Соёлын өвийг сэргээн өвлүүлэгч Unitel Group үзүүлж байна. Монгол дуу 4K төсөл. Hero Entertainment, Unitel Group хамтран ирээдүйн хойч үедээ хуучны болон орчин цагийн сэтгэл хоногсон 100 дууг өвлүүлэн үлдээж байна. Би анх гэргийн дуутайгаа 1995 онд учирсан. Тэгээд зохиогч нь хөгжмийн зохиолч Алтан Гэрэл, Яруу найрагч Баян Далаа гээд хоёр сайхан уран бүтээлч байгаа. Энэ дуу бол мэдээж олон төрн тийм учраас их сайн дуулдаг, сайн дуучнаар дуулуулмаар байна гэдэг төсөлтэй гэсэн манай төвшин төс болохоор манай нутгаас нэг юм хүн ирээд байгаа курс сурж байгаа гэсэн чи жоохон голсон гэсэн хөгжмийн зохиолч нь тийм хөдөө мөдөөнөөс ирсэн тийм мэдхгүй дуучинд өгөхгүй юм чи миний хайртай дуу гэдгсэн нөгөөх нь чи зүгээр сонсчих гээд тэгсэн чи харин яг тэр төвшин төсийн гал тоогооных нь өрөөнд ингээд ийм корг хөгжим тавьчихсан Алтан Гэрэл гэдэг ингэсэн суужсан. Тэгээ ороодсэн чи намайг жоохон тийм яг нь хөдөөний нэг курс сурж байгаа ямар л олигтой дуулуу бинч гэсэн байртай хараад тэгэл төвшөө намайг за чи мэрэгээрээс тэг хичээгээрээ гэж зөндөө. Тэг би очиод яг хажууд нь суугаад ингээд тийм тухай чи ноот ч мэдэхгүй юм чинь шууд сонсголоороо сураал. Тэгээ одоо болтол надаа ингээд гэргийн дууг ингээд бичсэн би өөрийнхөө хараар. Тэгээ тухайн үед нь ингээд төвшин төгс надаа энэ дээр нь жоохон өргөлттэй, энэ дээр нь жоохон нюанстай гэдэг ингээд зааж гисэн юм зураад өгсөн бичгийн хүртэл надаа вэж идэг хадгалагдаж идэг. Тэгэл би тухайн үед 4 уул арайд өгөөд тэр үед ганцхан одоо ийм олон студ байгаагүй, олон эпэм байгаагүй. Нийслэлийн 4 уул арайд өгөөлээс. Тэнд очиод шүн бичлэгт ороод шүнжэнгөө бичлэгт ороод би чинь тийм бичлэг гэж одоо сайн мэдэхгүй. Тэгээд очиж шүнжин бичүүлэл маргааш өглөө нэхэд тэр дуу бэлэн болцсон. Тэг гэргийн дууга маргааш өглөө нэхэд л 4 уул арайд байгаа ингээд цацагдаж эхэлж исэн. Тийм хурдан бүтсэн тэгсэн мөртлөө миний амьдралыг тэр чигээр нь ингээд эргүүлсэн өнөөдрийн одоо инхцул гэдэг дуучин арт өмнөд минь хүргэсэн хамгийн миний хайртай, хамгийн хүчин эрэхтэй, хамгийн гоё дуу.
ээж